За намаг ганчим гэдэг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Давхар нөөцийн төв, хог хаягдлын Давхар нөөцийн төвийг хариуцуулж ажилладаг. За энэ хогны чиглэлээр үйл ажиллагаа явуулаад би 5 жил бараг 6 дахь жилдээ орох гэж байгаа шахуу. 4-5 жил болж байгаа мэнэ. Энэ ажлыг аваад үйл ажиллагаа явж эхэлснээс хойш би Улаанбаатар хот руу энэ хог хаягдлын Давхар энэ хуванцар савыг би 42 тонныг Улаанбаатар хотын эдийн засгийн хэрэглэлтэнд оруулсан байдгийг Хөвсгөл аймгаас ачигдсан байгаа. За бохир гялгар гэхэд удирдлагаар нэг 5 тонн хэртээ явцдаг. Апу компанитай гэрээтэй Апу компани шилийг нэг ачигтаа 60 мянгаар нь ачдаг. Тэгээ 3 дээр 120 мянган шил 240 мянган шил явт юм жилдээ. Хаягдсан шил жилдээ. За тэгээд яг эдийн засгийн эргэлтэнд ордгүй хэрэггүй хаягдсан шил гэхлээр тийшээгээ тэгээд ингээд тусад нь ялгагддаг. Энэ хуванцар ундааны савнууд ингээд 40 хэдэн тонныг Улаанбаатар хот руу жилдээ ачсан байгаа. Одоо энэ Мөрөн сумаас явуулж байгаа энэ английн ялгалтыг хийх ажил дээр бол энэ гудамжуудаар тавьсан тэр нэг жимсний сакс эднэр байгаа тэрлүү уул ангидж ялгаад ингээ хийчдэг бол би дүүрсэн цагт нь бол очиод авчна. Зүгээр хувь айлууд хашаанд их хэмжээгээр нь бөөгнүүлэх юм уу хашаанд английн ялгалтаа ингээ зөв зохистой хийчих юм бол би өөрөө дуудлагаар очиж авдаг. Энэ хуванцар сав бол үндсэндээ бол авдаггүй гэж байхгүй нь ундаа пиавны бүх төрлийн ундааны сав, усны сав бүгд автдаг. Тэр бохрын сав гэдэг дээр масл таасны канистр кетчуп перины савнууд ингээд нэг голоороо ингээд гагнц юм шиг зураастай тийм юунууд хуванцар савнуудыг авдгийг зөөлөн хуванцар. Зүгээр шампаны сав нөгөө нэг барианы цэнхэр сав мав байдаг тэднийг бол авдаггүй савнууд гэдэг багхгүй юу? Авдаг сав нь болохоор энэ голоороо ийм зураастай. Энэ болохоор яг зөөлөн хуванцар гэдэг энэ яг авдаг сав. Авдаггүй сав гэхээр яг эндээ голдоо ийм цэгтэй. Энэ болохоор авдаггүй. Ийм ундааны төрлийн сав бол бүх төрлийн савыг аавна. Анх ихжсэн бодоход бас айлд аягүй сайн ангилдаг болсон байна. Уг нь бол тий одоо би сая ихэд одоо тэр машин дүүр ангилгааны шилтэ орж иж байгаа байхгүй. Мөрөн сумын Давхар нөөцийн төвгөд 88 92 60 гэсэн дугаар байдгийг. Энэ ундааны сав би очиод авахтаа яг өөрөө эндээс ингээ мөрөнгийн төв рүү давхиж ороод энэ шонд хэдэн хөргөн зайтай шүү дээ. Мөрөнгийн төв рүү ингээ давхиж ороод авахд би хэлийн 100 төгрөгөөр авдаг байхгүй. Зүгээр над дээр ингээ хэрэг болгоод авчирдаг гэх юм бол би 200-аар хилдээд авдаг юм. Албан газрын баар, зоогийн газар, засрын газар мазруудыг бол би өөрөө дуудлагаар очиод авчдгийг. За Мөрөн сумын хэмжээнд бол Мөрөн сумын засаг даргын хамгаалалт газраас одоо английн ялгалтыг хийж хэвшээ гэд 2026 онд бол уриалж байгаа. За английн ялгалтыг бол ард иргэд одоо аж ахуйн нэгж байгууллагууд маань бол хийгээд хэвшиж байгаа гэдгийг бол бас бид 14 магийнхаа хэмжээнд явж английн ялгалттай танилцсанаас бол харж байна. За энэ одоо 14 дуурайгийн далайн хүү гэдэг дэлгүүр маань бол бас яг жишээг болоод аж ахуйн нэгжийнхаа хүрээнд бүх английн ялгалтаа хийгээд хуванцар, лаз, одоо ус ундааны пакетны саваа бол бүгднийг ингээд англиад ялгцсан байж байна. За одоо нийт английн ялгалтыг хийж одоо жишээг болж ингэж ажиллаж байгаа байгууллагуудаа бол талархснаа илэрхийлье. За багууд маань хэсгийн ахлагч баг дээр ажиллаж байгаа. За 14 баг дээр. За 14 дугаар багийн маань бол хэсгийн ахлагч нар ийм танилцуулга мэдээлэл одоо хог хаягдлаа англин ялгаж хэвшээ гэдгийг бол бүх одоо аж ахуйн нэгжүүдэд байрлуулж өгсөн байна. Бүх одоо айлынхаа хуванцар савын англи ялгах англилтын тэмдгэн дээр бас айлуудынхаа үүдэнд бол хадаж өгөж байрлуулж өгж ажилласан байна. Дугуй маань гэдээ ярих юм бол одоо энэ хаягдал дугуй маань байгалийн өгсөнд 1000 жил болж иж тэгээ уусаа шингэдэг ийм нэлээд олон жилийг авах ийм бүтээгдэхүүний нэг байгаа даа. Тэгээ энийг маань болохоор бас яах юм гэхээр энийг бас ахуй хог хаягдлын хүрээнд манай энэ дугуйд сурууд Давхарын төв буюу Элсдийн арын нааталт, хогийн цагийн нааталт байгаа Давхарын төв дээр өөрсдөө хүргээд очоод Давхарын төвийн хашаан дотор буулгаад өгөх юм буулгах юм боломжийг бас олгож байгаа юм. Нэг бол одоо энэ нөгөө ачаанд явдаг машинуудыг түрээслээд ачуулаад ингээд хөргүүлэх юм боломж бас байгаа учраас энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг хүмүүс маань энэ нийтийн эзэмшлийн зам талбайг ингэж бохирдуулахгүйгээр дугуйнуудаа бас хогийн наад Давхарын цэг түргээрээ гэдэг энэ саналыг бас уламжилж байгаамаа.